Ган хуйгийн үг анхаарал маш их татаж байна. Түүнийг хамгаал. Амлалт цэцгиймэн сайт бичсэн тун ойрмогхон нүүрсний хулгайд холбогдсон ган хуйг удаан жаргал нарыг яагаад ийм их 44 их 80-ийн хулгайд холбогдов гэдгээ энэ нүүрсийг хулгайлахад схем систем хэрэгтэй болох тухайг яриач гэдэг агуулгыг тавьсан. Өчигдөр ган хуйгийг шүүхээр эхний хилцүүлэг хийх гэтэл аюур сайхны дүүгийн өмгөөлөгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулж ган хуйгийн хэлсэн үг нийгэмд цацагдлаа. Анхаарал онц татах үгүүд хэлжээ. Юуны өмнө өөрөө ганцаараа 9 сар хоригдож байгаагаа хэллээ. Энэ бол надаас өөр хоригдох ёстой улс хоригдохгүй байна гэсэн үг. Тэгээд өмгөөлөгчгүйч гэсэн хурлыг явуул гэж хэллээ. Энэ маш ноцтой үг. Тэр юм ярихаар шийджээ. Зөв шүү дээ. Ганцаар энэ их ялд унаж болохгүй. Түүний энэ үг үйлдэл бол авах ял яригдах сэдв тодорхой гэдгийг хэлж байна. Гол нь үүнийг жинхэнэ удирдагсад гол холбогдогчдыг хэлж магадгүй байдал үүсэж байх шиг байна. Ган хуйгийг хамгаалах хэрэгтэй. Хууль эрх зүйн үндслэлээр тэр юм ярих гээд байна. Түүний хэлсэн өөр нэг айхтар үг бол энэ хэрэгт холбогдсон 11 хүнээс нэгэнч хурц нүүрсний хэрэгт холбогдохгүй тодорхой байна гэдэг үг айхтар ойлгогдож байна. Энэ бол зөвхөн бүх хэргийг ган хуйгт наа хорих, цааш хийх хүсэл сонирхол агуулгдсныг улс төр мэдэх, улс төрийн харанхуй бурангуй гадарлах хүний хувьд хэлсэн маш ноцтой, маш аймаар үг болох нь нийгэмд нэн тодорхой ойлгогдож байна. Энэ учир ган хуйгийг хамгаалж аймнаас үнэн мэдүүлгийг авч шүүхээр дэнслэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр бас хэлсэн. Нийгэмд үнэн мэдээллийг өгмөр байна. Шүүхийг нээлттэй явуулмаар байна гэсэн. Хүн үүнээс илүү яаж хэлэх юм бэ? Тэр хүнд хэлмэгдэл бусдын өмнөөс үүрүүлэхээр бэлдсэн асар их ял зэм байгааг энэ хүн бүрэн мэдсэн байна. Ган хуйг ганцаараа энэ их нүүрсийг хулгайлаагүй нь хиндэж ойлгомжтой. Ийм учраас үнэн мөнийг ярьж 40 их 80-ийн нүүрсний гарсан гавыг мэдэх учиртай байж тун мэдэх ган хуйгийг хамгаал. Тэр үннийг ярих гэж байна. Түүний хувь заяаг яаж ч мэдэх байдал үүссэн нь тодорхой байна. Тэр хүн амьд явах үнэн үгийг хэлэх бүрэн эрхтэй. Одоо удаан жаргал авсаас ч гэсэн ган хуйгтаа дэм болоосой.